Амархан сайн байцгаана үзэгчдээ. UBS телевиз Монголын мянганы сорилтын сантай хамтран бэлтгэж байгаа. Өнөөдрөө сайхан маргааш цуврал нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр хүний төрлөх зөн совин бол өнөөдрөө сайхан маргаашийн төлөө, өнөөдрөө сайхан маргаашийг бүтээн босгохын төлөө ямагт хүсч тэмүүлж зорж байдаг үлээ. Тэгвэл Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдралд Монгол хүний хөгжилд томоохон хөв нэмрийг оруулсан төслийг хэрэгжүүлж байгаа. Монголын мянганы сорилтын сантай энэхүү нэвтрүүлгийг хамтран бэлтгэж байгаадаа бас бид бүхэн таатай байна. За өнөөдөр манай студид Монголын мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Батбаатар. За мөн Монголын мянганы сорилтын сангийн олон нийтийн харилцаа суулын эрхэлсэн захирал Ноён Баттулга нарыг өрөө авчраад байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Тэгэхээр ер нь 2008 оноос хойш Монголын мянганы сорилтын сан гэдэг байгууллага байгуулагдаад үйл ажиллагааны явуулаад төсөл хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр Монголын мянганы сорилтын сан гэдэг нэрийг энэ сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг мэдэхгүй хүн бол бас дунд цөөхөн байхаа. Тэгэхээр танай сангийн тухайд бол тулхтай хөгжил чанартай амьдрал гэсэн урайнд ор үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг тийм ээ. Тэгэхээр ер нь сангийн үйл ажиллагаа чиглэл ер нь юунд чиглэж ийм анх ер нь одоо яаж байгуулагдаж гэдгээс бас яриагаа эхлэн зөв зүйтэй байх гэж. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг одоо айлтгая. 2008 оны 1-р сарын 15-нд Монгол Улсын их хурлаар Монголын мянганы сорилтын сарыг сангийн гэрээг сойрхон баталсан. За тэрнээс бас үйл ажиллагаа маань төслүүд маань үйл ажиллагаа эхлээд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар манайдаа үндсэндээ 6 төсөл хэрэгжиж байгаа. За үүнээс дурдах юм бол хамгийн түрүүнд хөрөнгийн эрхийн төсөл байна. Мөн одоо мэргэжлийн боловсон сургалтын төсөл байна. Эрүүл мэндийн төсөл, за авто замын төсөл, хөдөө аж ахуй хот орчмын бэлчээрийн төсөл, за цэвэр агаарын төсөл гэсэн ийм 6 төсөлтөөр үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлж байна. Явж байна. Ер нь Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац дэлхийн ер нь хэдэн орнд төсөл хэрэгжүүлж байгаа. Монгол улсыг сонгож авч тийм ээ. Ямар шалгуураар ер нь одоо төсөл хэрэгжүүлэх орноор сонгосон юм бэ гэдэг асуулт бас их сонирхол татдаг л да тийм ээ. Дэлхийн миний сонсноор 25 орнд бас төсөл хэрэгжиж байгаа. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац гэж Америк нэгдсэн улсын засгийн газрын байгууллага байгаа. Хөгжиж байгаа орнуудад хөгжлийн тусалцаа үзүүлдэг, эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах тийм үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаа. Тэгээ Монгол улсыг сонгож авсан гол үндсэн шалтгаан бол нэгдүгээр тэр хөгжиж байгаа орн гэсэн үзүүлэлт Монгол улс хамаарч байгаа. Тухайн үед одоо Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үзүүлэлтүүд энэ бүхэнд бол нийцж ирсэн. Нөгөө талаар хэдийгээр одоо хөгжил харьцангуй хөгжсөн орнуудын дэргэд эдийн засгийн үзүүлэлт одоо багч гисэн засаглалын одоо сайн засаглалын үзүүлэлт боловсролын бол нийгмийн хөгжлийн чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгө оруулалтын үзүүлэлт гэх мэтчлэн одоо төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тодорхой шаардлагууд байдаг л тэрийг Монгол улс бас тодорхой төвшөнд одоо тэр шаардлага хангах төвшөнд нь хангасан учраас энэ мянганы сорилтын компакт гэрээг хэрэгжүүлэгч нэг орон болоод ингээд төсөл хэрэгжээд явж байгаа 4 жилийн өмнөөс эхлээд дэлхийн 24-5 орн мянганы сорилтын компакт гэрээг хэрэгжүүлж байгаа. Маш олон Африкийн орнууд байгаа. Ер нь бол тэн хагасны Африкийн хөгжиж байгаа орнууд байгаа. Өмнөд Америкийн нэлийн хэдэн орн байгаа. Тэгээ хуучин социалист системийн орнуудаас Армен, Гүрж гэх мэт орнуудад хэрэгжээд одоо дуусж байгаа. Тэгээ Азийн орнуудаас гэх юм бол Филиппин сүүлд одоо хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээ Монгол улс одоо хэрэгжээд дуусж байна. 2008 оны 9 сарын 17-наас албан ёсоор компакт гэрээний үйл ажиллагаа эхэлсэн бол 2013 оны 9 сарын 17-нд буюу 5 жилийн дараа үйл ажиллагаагаа албан ёсоор одоо дуусгах ёстой ийм хөтөлбөр хэрэгжиж байгаамаа. Төсөл хэрэгжээд үндсэндээ бас чамгүй хугацаа өнгөрч өглөө тийм ээ. Тэгээд дэлхийн 20 гаруй оронд бас ийм төслүүд хэрэгжиж гин гэдэг бол бид бас төслөө ямар шиг үр дүнтэй яаж хэрэгжүүлж гинөө гэдгийг бас нэг эргцүүлж харах, дүгнэх тэр боломж олцог бол бас бидэнд олгож явах шиг байна тийм ээ. Тэгэхээр ер нь мянганы сорилтын корпорацаас ер нь Монгол улс төслөө ер нь ямар шүү байлаар хэрэгжүүлж гинэ гэдэг бас өнгөрсөн онд бас нэлээд томоохон үнэлэлт дүгнэлт өгсөн нэг үе бас санаж байна тийм ээ. Бусад олон орнуудтай харьцуулахад ер нь манайх ер нь хэр амжилттай хэрэгжиж байна. Ер нь зөвхөн нийт Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац 8.4 биллион тийм үү тэрбум доллар компактд одоо өгж байгаа. Энэс хамгийн өндөр дүнтэй төсөл авсан 5 орны нэг нь манай Монгол улс юм байна.
Тэгээ яг бид нар мэдээж донор байгууллагын шаардлага нөхцөл тавьдаг. Тэрнийхээ дагуу тайлан үр дүн мэдээгээ авдаг. Бусад орнтой харьцуулдаг. Манайд ирж уулзж байгаа, шалгалтаар ирж байгаа ч юм уу уулзж байгаа ирүүлсэн тайлан ямыг харж байхад бол манай улсыг сайн хэрэгжүүлж байна гэсэн юм дүгнэлт өгч явдаг. Тэгээ тэр утгаараа ч гэх юм уу надлан одоо 12 сард баха 12 оны 12 сард манай орон Монголын мянганы сорилтын сан манаас шилдэг орноор шалгарч одоо тэр компакт гэрээ хэрэгжүүлж байгаа бусад орноос шилдэг орн болж орсон байна. Тэгээ сая ярьсан манай Батбат захирал маань ярьсан сайн засаглал мөн эдийн засгийн эрхчлөлийг олгож байгаа байдал мөн одоо манай төсөв маань улсын төсөв гэдэг юм уу да. Тэрийг одоо эрүүл мэндийн нийгмийн чиглэл зарцуулж байгаа одоо нийт эзлэх хувь гэх мэт ийм олон үзүүлэлтээр шалгаруулсан жил болгон бол энэ оноог өгч явж байгаа. Тэгэхээр манай орн маань бол тэр оноог анх авч ирсэн оноогоо бол нийцүүлээд даваад гэх юм уу да. Шаардлага хангаад ингээ явж байгаа. Хэрэгжиж байгаа 6 төсөл болгоны талаар бол хүмүүс маш их сайн мэдээлэлтэй болсон байх гэж би өнөөдөр ингээл боддог л да. Цэвэр агаар төсөл гэхэд авц замын төсөл, хөрөнгө эрхийн төсөл, хот орчмын бэлчээрийн төсөл гэдэг төсөл болгоны талаар онцлог өөр ингэсэн зүйл байгаа бах. Тэгээд бас төслүүдээ бас тодруулаад 6 төслийг та хоёр бас үүсгэжтэд мэдээлэл өгвөл тийм ээ. Жишээ нь хөрөнгө эрхийн төсөл гэхэд хүмүүст ямар боломж, ямар болцоо олгов юу үгүй Монголын нийгэмд цэвэр агаар төсөл хийхэд өнөөдрөөс хэрэгжилт нь ямар байна уу гэдэг. Ер нь мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа 6 төсөл байгаа. Тэгээ 6 төсөл сургуулаа ер нь бол 6 өөр салбарыг хамарсан ийм төслүүд байгаа. Тэгээ анх яагаад энэ 6 салбарыг сонгож авсан бэ гэхээр ер нь бол мянганы сорилтын одоо энэ корпорацийн тавьж байгаа үндсэн шаардлага бол мянганы сорилтын компакт гэрээ хэрэгжүүлэхдээ эдийн засгийн өсөлтийг хангах тийм л боломжийг бүрдүүлэх замаар Монгол улсад ядуурлын түвшинг бууруулах зорилго тавьж байгаа. Тэгээ энэ сонгож авсан 6 салбар бол үндсэндээ эдийн засгийн өсөлтийг ямар нэгэн хэмжээгээр хангахад одоо ач холбогдолтой гэж үзсэн ийм салбарууд байгаа л. За тэгээ хөрөнгө эрхийн төсөл байгаа жишээлбэл хөрөнгө эрхийн төсөл ямар утгаараа эдийн засгийн өсөлтөнд одоо үүрэгтэй байх вэ гэхээр гэр хороолд амьдарч байгаа хашааны газар өмчилж амжаагүй айлуудын тэр өмчлөлийг л баталгаажуулах ийм үндсэн зорилгоор ажиллаж байгаа. Өмчлөлийн үйл ажиллагаанд нэг талаас дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас иргэд өөрсдөө тэр өмчлөлөө баталгаажуулахад нь одоо ажлыг хөнгөвчилж өгөх ийм ажлууд маш олон одоо цогц ажил хийгээд явж байгаа л. Тэгээ жишээлбэл нийтдээ нэг 90 зүгээр төслийн үр дүнд юу болох вэ гэхээр нэг 90 орчим мянган айлын хашааны газрын тэр өмчлөлийг баталгаажуулах шаардлагатай судалгаа хийгээд 30 гаруй мянган айлын хашааны газрыг яг төсөл дуусгах жишээ нь ингээд баталгаажуулж өгөх юм. Тэгээ өнөөдөр жишээ нь гэр хорооллын айлын тэр хашааны газрын зах зээлийн үнэлгээг тооцоод үзэхээр нэг 20 сая төгрөгч гэдэг юм уу тийм ээ дунджаар нэг айлын 30 мянган айл их гэж бодоход нэг 6 тэрбум төгрөг ийм одоо тийм хөрөнгийг үндсэндээ албан ёсоор баталгаажуулаад улсын бүртгэлд хамруулна гэдэг бол тэр хэмжээний хөрөнгө одоо зах зээлийн эргэлтэнд ороод явах болцоо хүрч байна л гэсэн үг л дээ. Нөгөө нэг яриад газар эдийн засгийн эргэлтэнд бид нар оруулах л гээл олон жил ярьдаг асуудлыг амьдралд бодтоор хэрэгжүүлэх тэр боломжийг нээж өгч байна тийм ээ. Тий. Өмнөд Америкийн эдийн засгийн Эрнандо де Сотогийн дэвшүүлсэн тэр санаа маш олон юм хөгжил буурай орнуудад их хэмжээний одоо хөрөнгө эдийн засгийн эргэлтэнд орохгүйгээр зөвхөн дотор нь хүн амьдрах зорилтойгоор ингээд одоо хүмүл хөрөнгө байдлаар хэвчээдэг гэж тодорхойлсон байдаг л. Тэрийг эдийн засгийн эргэлтэнд оруулахар зэрэг давхар үр ашигтай байдаг. Цаанаа нэмийн өртөг бий болгож идэг. Тэр утгаараа тэр эргэлтэнд оруулж байгаа эзэн өөрөө эдийн засгийн өршимийг хүрчээдэг. Бас улсын эдийн засгийн үзүүлэлтэнд эргэнүүд үзүүлээд явж идэг. Ийм байгаа. Тэгээ бусад 6 төслийн тухайд гэвэл мөн адилхан ямар нэгэн хэлбэрээр эдийн засгийн дэд бүтцийг дэмжихэд чиглэсэн ийм л төслүүд байгаа. Хот орчмын бэлчээрийн төсөл бол яг хамгийн их хүн ам төлөрсөн хот орчмын нөгөө бэлчээрийн дац хэтэрсэн. Бэлчээрийн дац хэтэрснээс болоод одоо тэр малын малчин айлуудын тэр үр шим нь ямар нэг хэмжээгээр багасна. Малаа бас их хэмжээгээр нэмэгдүүлээд өсгөөд явах тэр болцоо хаагдана. За энийг бол одоо жишээ нь шинжлэх сайжруулах тийм зорилго агуулж байгаа. Авто замын төсөл байгаа. Тэр бол ойлгомжтой. Ерөнхийдөө нэг зам барьж байгаа. Чойр сайн шандын чиглэлийн авто зам Монгол улсын ер нь эдийн засгийн босоо тэнхилгийг үндсэндээ авто замаар одоо холбож гүйцээх ийм зорилго агуулж байгаа. Тэгээ Монгол улсын эдийн засгийн ачаа эргэлтийн ер нь бол дийлэнх нь явдаг ийм чиглэл тавьж байгаараас ач холбогдолтой. Тэгээд мэрэгжлийн боловсрол сургалтын төсөл байгаа. Тэр бол
үндсэндээ одоо энэ үйлдвэрлэл, дэд үтсийн салбар, бүтээн байгуулалтын чиглэлээр, уул уурхайн чиглэлээр мэрэгжилтэй боловсон хүчний хүрэлцээ Монгол оронд маш их хязгаарлагдмал болцсон байгаа. Тэгээ энэ орон зайг нөхөх зорилгоор энэ одоо зах зээлийн шаардлага хэрэгцээнд хангасан боловсон хүчнийг бэлтгэх тийм материалын базыг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм төсөл байгаа. За эрүүл мэндийн төсөл байгаа. Би зүгээр ерөнхийдөө 6 төслийг нэг товчхон яаж л. Эрүүл мэндийн төсөл бол хэрэгжиж байгаа чиглэл нь халдвар тус өвчин онцлогийн төлөвийн гаралтыг багасгах, урьдчилан сэргийлэх зорилготой. Мэдээж эрүүл Монгол хүн байж хийн бүтээн эдийн засгийн одоо юу хэмдэ агуулгаараа Монгол оронд хэрэгтэй тийм бүтээлч хүн байж чадна гэдгийг л одоо гэсэн ийм зарчмыг л үндсэндээ одоо баталгаажуулахаар ажиллаж байгаа энэ төсөл. Тэгээ цэвэр агаар төсөл байгаа. Тэгээ цэвэр агаар төсөл бол Улаанбаатар хотын агаарын бохирлыг бол бас л ялгаа авахгүй иргэдийн эрүүл мэнд амьдрах орчныг сайжруулах зорилготой юм төсөл байна. Ер нь урд нь одоо бас бага дунд янз бүрийн л ингээл олон төслүүд хэрэгждэг байсан л да. Тэгээд энэ төслийн ялгархны гол онцлог бол нэгдүгээр сар хүрээний хувьд тийм ээ хөрөнгийн хэмжээ 285 сая доллар гэдэг бол баггүй хэмжээний хөрөнгө. Хоёрдугаарт бас Монгол улс энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар үүрэг хүлээх юм. Дээр нь Монгол улсын Монгол хүн нь иргэн нь бас ямар үүрэг хүлээх юм гэж давхар хариуцлага ногдуулж байгаа нэг төсөл маань үр дүнтэй болоод байх шиг би сандгийн. Тэгээд давхар нөгөө нэг төслийн үр дүн одоо цэвэр агаар төсөл гэхэд одоо тишний одоо утаагүй зуух гэдэг юм ингээд ийм төслүүд дулааны хэмнэлттэй ингээд технологийн нэвтрүүлэхэд дэмжлэг болох хажуугаар хүмүүсийн иргэдийн сэтгэлгээнд оюун санаанд нь бол бас их том өөр үр дүн авчирж байна л да тийм ээ. Тэгэхээр төслийн бас нэг давхар нөгөө яг материал гэхээсээ л бас цаана бас харагдж байгаа бас гол үр дүн энэ байх тийм үү. Тийм. Яг хүмүүс асуухтаа төслийн одоо бит хөрөнгө оруулалтыг хөвчлээ асуудаг. Тэрийг ярих юм бол одоо барьсан сургуульч гэдэг юм уу, зассан барилгын байр тавьж байгаа зам гэдэг ингээ аюул зөндөө юм байна. Тэгээ яг эдийн засгийн хөгжлөөр ядуурлыг бууруулна гэж. Эдийн засгаа яаж дэмжиж байгаа юм бэ гэдэг маш нарийн тооцоо мэргэжилтэнгөө зөвлөхүүд маань хийж байгаа юм л да. Тэгээд жишээлбэл цэвэр агаар төслийн хувьд одоо та ярьсан учраас хэлэхэд тэр айл одоо энгийнээр ярих юм бол нэг айл өрх 5 антагаар 2 давхар дуулгаалгатай ердийн 100 та тохиолдолд жилдээ нэг 5 тонн өрс тийм ээ шатаадаг байсан байна л да. Тэр нийт өрхийн орлогын яг өвлийн дөргөлдөө бол 40-50% нь одоо төлшөндөө зарцуулдаг. Бусдыг нь одоо идэж явах боловсрол эрүүл мэндэд зарцуулдаг юм байна. За энэ шинэ одоо юу гэдэг эрчим хүчний хэмнэлттэй 100%-ыг нэвтрүүлснээрээ тэр нь одоо багассан. Магадгүй 5 тонн биш 2 тонн, 2.5 тонн нүүрс зарцуулдаг. Тэр хэмнэгдсэн мөнгөөрөө босод зүйлдээ зарцуулах. За Улаанбаатар хотоо нийт агаарын авч үзэх юм бол агаарын бохирдлоор та бүхэн мэдж байгаа амьсгалын замын өвчнөөр өвдөж байгаа хүүхдийн тоо тэр хүүхэд гэдэг юм уу тэр хүн эмнэлэгт очтой ажилласаа чөлөө авч байгаа. Тэрийг мөнгөн дөнгөөр хөрвүүлэл хэдэн төгрөг болох вэ? Автобусаар явахдаа бас зарцуулж байгаа. Тэр их олон эдийн засгийн хэмнэлтийг бий болгож байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Дэлхийн банк дээр хамтарсан судалгаагаар Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувь гэлээд би сайн санахгүй 10 орчим хувь билүү дээ. Зөвхөн агаарын бохлоос үүдэлтэй зардалд зарцуулж байна гэж. Тэгвэл тэр мөнгийг өөр зүйл зарцуулсан бол өөр юмд оруулсан бол хэрэгтэй байх болов уу гэж ингэж бодож байна. Дээрээс нь яг сэтгэлгээний хувьд их өөрчлөлт орж байна. Хүн болгон ухамсарлаж байна. За энэ дээр манай төр захиргааны байгууллагч гэсэн их сайн хамтарч ажиллаж байгаа. За би одоо ер нь бүх хүн л утаа гаргах ч үү дээ. Өнөөдөр байрны суучаад би бол утаанд ямар ч хамаагүй гэж хэлж болохгүй. Тэр хүн гэрлээ асаж байна л гэдэг чинь агаарын бохирдолд утаагаа оруулж байгаа. Тэрийг бол ойлгодог болж байгаа. Айлууд маань. Ихэнх яг нийт утааны 70 гаруй хүн гэр хороолоос үүдэлтэй гэж одоо судалгаа гараад байдаг. Гэхдээ л захиргааны станцууд байна, нам даралтын зоохнууд байна, тосчолчоос үүдэлтэй зөвлөд байна, автомашины утаа байна тийм ээ. Тэгээ энийг хүн болгон ойлгодог. Тэгээ энийтэй холбогдуулаад манай ерөнхийлөгч бас хууль санаачилсан шүү дээ. За тэгээ энэ дээр хөнгөлтөөс гадна бас торгуу шийтгэл соногдуулах заалтууд орсон байна. Та бас хариуцлага хүлээх. Хэрэг бусдыг хөршөө та одоо хохироож байгаа бол эрүүл мэндээр нь тоглож байгаа бол гэх юм уу да. Та торгуулаад төлөө, мөнгөө төлөө гэдэг ийм хуулийн одоо зүйл заалт оруулсан. Ийм олон зүйлийг бас өөрчилсөн ийм төсөл байгаа юм л да. Мэргэжлийн боловсрол сургалт төсөл гэж тодруулаг үнзгэрүүлээд ярих юм бол манайх чинь нэг хэсэг одоо хүн болгон дээд сургууль төгсдөг тийм. Тэгэл нөө дээд боловсралтай хаалгач, зөөгч гэдэг юм уу, үйлчлэгч ингээд дүүрчихлээ гэдэг. Тэгээ өөр ажлын байранд тэнцэхгүй байна. Мэргэжилтэй ажилтнанд дутчихна. Ганцхан уул уурхай шиш одоо тэгэл барилга олон салбар, автозамын салбарч гэдэг юм ингээд
энэ бүх асуудлыг бол шийдэхэд энэ төсөл их том дэмжлэг үзүүлж байгаа. Хуучин ТЭМС гэж нэрлэгдсэн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд маань техник технологи нь хоцрогдсон. Багшлах боловсон хүчин нь бас нөгөө мэрэгжлээ дээшлүүлэх болмоос нөгөө заадаг юм нь бас нөгөө технологитойгоо хамт хоцрогдсон байсныг энэ төслийн үр дүнд бол нэлээд олон багшлах боловсон хүчнийг бас сургаж дадлахжуулж мэрэгжлийн дээшлүүлсэн баг. Тоног төхөөрөмжийг хангасан баг бас олон төвүүдийг дэмжиж шинээр зохион байгуулж ажилласан байх. Энэ тал дээр нь бас гүнзгийрүүлээд ярил. Яг хөө зүгээр хөдөлмөрийн биржийн судалгаа зүгээр би харж байсан юу гэхээр ажиллаж байгаа уул уурхай салбарт ч гэдэг юм уу одоо яг мэрэгжилтэй ажилтны цалин дунджаар нэг 800 орчим төгрөг байна гэж. Гэтэл дээд боловсролтой хүн худалдагч хийгээд ч гэдэг юм уу аптект одоо юу гэдэг ийм зараач ч гэдэг юм уу тийм ээ дээд боловсролтой мөртлөө үйлчлэгээний ажилд илүү ажиллаа. Тэр хүмүүсийн дундад цалин бол нэг 500 орчим байна гэдэг. Тэгээ энэ юг харуулж ирэх угаасаа зах зээлийн зарчмаараа эрэлтэн тэндээ бий болчихжээ. Эрэлтэд аваад нийлүүлэлт маань одоо зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай. Боловсролын яам гэдэг одоо баахан темсүүд хуучин өөр чи ярьж байгаа хуучны одоо технологиор гэдэг юм уу сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Тоног төхөөрөмж нь баг дэвтгүүртэй гарах болсон доо 50-60 оны тоног төхөөрөмж байсан. Тэгээ яг тэр бүгдийг бид нар хамтарч мэрэгжлийн боловсролын газартаагаа хамтарч одоо нэлээд хөрөнгө оруулалт оруулсан. Ерөнхийдөө яг Монгол улсад нийтдээ нэг 50 гаруй мэрэгжлийн сургалтын төвд бид нар тоног төхөөрөмж нь шинжилж шинэ тоног төхөөрөмж өгсөн. Сургалтын хөтөлбөрийг боловсруулад ялангуяа чадамжинд суурилсан шинэ стандартуудыг бий болгож. За энэ дээр бол гадаад дотоод ижил төстэй уулуурхай хөгжиж байгаа. Зөвхөн уулуурхай биш, бусад салбараас хөдөө аж ахуй салбараа ийм стандартуудыг нэвтрүүлээд багш нарыг нь бол нэлээх одоо сургалтанд хамруулсан. Одоо бол яг жишээлбэл бид нар